Улс үндэстнээ аврахыг гуйсан нь. ертөнцийн эзэн минь өмч болсон улс руу тань харийн хүмүүст арилаа. Ариун сүмийг тань тэд бузарлан Иерусалим хотыг балгас болголоо. Үнэн ч зарц нарыг тань тэд хөнөөгөөд бие цогцыг нь махчин шуудад хайж өглөө. Өөрийн тань хүмүүсийн бие цогцыг тэд аратан амьтдын эдэш болголоо. Иерусалим хотынхныг тэд хөнөөгөөд улаан цусыг нь эргэн тойронд нь ус мэд асгаруулахад цогцос хүрүүдийг нь оршуулах хүнч үлдсэнгүй. Одоо бид хөрс зэрэгэлдээ улсуудынхаа элэг доог боллоо. Эргэн тойрныхоо ард түмний инээд тохуй боллоо. Мөнхийн эзэн минь та хэр удаан инхүү биднийг шийтгэх юм бэ? Үеийн үед бидэндээ та хилэгнэн уралсаар л байх уу? Хар хортой уур хилэн тань инхүү халуун гал мэд дүрлцээр л байх уу? Өөрийнхөө үл ошоодог ард түмнүүдэд нэрийг тань хүндэтгэн дууддаггүй улс үндэстнүүдэд та уур хилэнгээ гаргаач. Учир нь гэвэл тэд Яахвын үдмийг цөлмөн залгиж газар нутгийг нь балгас болгосон хүмүүс билээ. Үг дээдсийн маань үлдэж хийсэн гмийг та өнөөдөр бидэнтэй үу тооцооч. Инэрл хайраа ариухан харуулаач. Учир нь гэвэл бид чинь дэндүү доош унаад байна. Аврал өгөгч ертөнцийн эзэн минь яруу алдарт нэрээ бодоод бидэндээ та туслаач. Өөрийнхөө нэрийг бодоод биднийгээ та өстөн дайснуудын гараас салган үлдэж хийсэн гмийг маань өршөөн уучлаач. ертөнцийн эзэн одоо хаана байна гэдэг үгийг улс үндэстнүүд хэлэх хэрэг байна уу? Үнэс зарц нарыг тань хөнөөн цусыг нь асгаруулсны өршөө хонзонг та бидний нүдэн дээр тэр олон үндэстнүүдээс авч өгөөч. Цөлөгцөн хүмүүсийнхээ яолох туг сонсооч та. Агуй хүч чадлаа бодоод үхэх тавилантай болсон тэр хүмүүсийг та чөлөөлж өгөөч. Үхнийг захирагч их эзэн минь таныг басамжлан тохуурхаж байсных нь хариуд. Эргэн тойрны маань тэр улс үндэстнүүдэд та биднийхээс долоон дор шийтгэл оноогоод хариуг нь өгөөч. Тэнхүү таны ард түмэн өөрийн тань бэлчээрт идээшилж буй хонин сүрэг тань болсон бид таньда үүр талархан алдар нэрийг тань үеийн үед магтан хүндлэх болно. Улс үндэстнээс сэргээж өгөхийг гуйсан. Йосефийн удмыг хонин сүрэг мэт дагуулan явж буй Израилийн удирдагч бөгөөд хончлон босон та минь биднийхээ үгийг чих тайн сонсооч. Гэрээний авдар дээр буй юр бусын элчийн далавчид хоёр дүрсийн дунд хаан ширээндээ залрах мэт оршин буй та одоо Ефраим, Бенамин, Минаше шавгийнханд өөрийгөө харуулж, хүч чадлаа харуулсан байж биднийг аврахаар та хүрэлцэн ирээч. ертөнцийн эзэн минь биднийг дахин босгооч, өршөөл инэрлээ харуулсан биднийг та авраач. Мөнхийн эзэн үе төмөн юр бусын дайчдтай ертөнцийн эзэн минь өөрийнхөө хүмүүсийн хүсэлт гуйлтанд хэр удаан инхүү та хилэгнэн дургуцгүй. Та тэднийг нулимсаар нь хооллуулад урсах нулимсыг нь хамтлан уулгалаа шүү дээ. Та бидний хөрс зэрэгэлдээ улсуудын маань доог тохуй болгоход өстөн дайснууд маань биднийг хараад одоо инээд алдаж байна шүү дээ. Үе төмөн юр бусын дайчдтай ертөнцийн эзэн минь та биднийг дахин босгооч, өршөөл инэрлээ харуулан биднийг та авраач. Усан үзмийн мод мэт арт түмнээ та Египтийн нутгаас зөөж гарган улс үндэстнүүдийг газар нутгаас нь хөөж зайлуулан тэднийг энд авчираад тарьж суулгасан шүү дээ. Тарьж суулгасан газраа та цэвэрлэж байгаад хөрснийхэн гүнд мод суулган энэ газар нутгийг эзлүүлэн ургуулсан шүү дээ. Тэр мод чинь уул нуруудыг үрс хүндэрлэн агуу сүрлэг хуш моддыг хүртэл салаа мөчрөөрөө халахлан ургасан шүү дээ. Мод чинь газар дундад тэнгис хүртэл мөчрөө сунган Ефрат мөрөн хүртэл нахаа мөчрүүдэд дэлгэсэн шүү дээ. Гэтэл та тэр модыг чинь хамгаалж байсан хаалт хэрмийг юунд дэвтэв? Тийхүү хажуу замаар явж өнгөрсөн бүхэн тэр модноос чинь жимсийг нь түүгээд цөлмөж байна шүү дээ. Ойн зэрлэг гахаа сэндилэн сүтгэж хаяад хэрийн аратан амтад идэд цөлмөн дуусгаж байна. Үе төмөн юр бусын дайчтай ертөнцийн эзэн минь дахин биднийхээ зүг анхаарлаа хандуулаач та. Өөрийнхөө оршин буй газраас биднийг хараач та. Усан үзмийн тэр модоо ямар болсныг нь хараад та хүрэлцэн ирж туслаач. Өөрийн гараар суулгасан тэр модоо өөрийнхөө төлөө гэж хүчрхэг болгож өгсөн хөвгүү мэт арт түмний та бодооч. Түүнийг чинь хүмүүс огтлж аваад шатааж байна. Харин та уур хилэнгээ тэр хүмүүст харуулхад нь бүр сөнөх болтгой тэд. Хамгийн дотны хүмүүсээ өөрийнхөө төлөө гэж хүчрхэг болгож өгсөн хөвгүү мэт арт түмнээ харж хамгаалаач та. Тэгвэл бид чинь хизээш танаасаа урахгүй бидэндээ та амьдрал өгөөч. Тэгвэл бид чинь таныхаа нэрийг үргэлж дуудах болно. Мөнхийн эзэн үе төмөн юр бусын дайчтай ертөнцийн эзэн минь биднийгээ та дахин босгооч. Өршөөл инэрлээ харуулсан биднийгээ та авраач.